Цалин бодоход цалингийн үзүүлэлт буюу багнууд дахь дүн тооцоолол нь системийн томьёогоор, зарим нь хэрэглэгчийн томьёогоор, зарим нь хэрэглэгч өөрөө гараас утга оруулах эсвэл томьёо оруулаагүйч программын кодчлолоор тооцоолол хийгдэг. Цалин бодолт хийгээд эргэлзээтэй дүн яаж тооцоосон нь тодорхойгүй бол баган дүн цонх руу орж тухайн үзүүлэлт багны утга ямар томьёогоор бодолт хийгдсэн, ямар багнууд дээр утга дүн орсныг хэлбэр шүүж харах боломжтой. Тухайн нэг ажилтан дээр зөрүү үүсээд байгаа бол тухайн нэг ажилтнаар цалин бодолд үүсгэж хадгалахгүйгээр зөрүү үүсч буй багныг ялхан харах боломжтой. Энэхүү зонхон тухайн цалин бодолтын тухайн багны утгуудын нийлбэрийг харуулж байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл бүх ажилтны цалин бодолтын тухайн багны нийлбэр дүн тул нийгмийн даатгалын шимтгэл хувь зэрэг зарим багны хувьд шууд тулгах дүн болохгүйг анхаарах шаардлагатай. Танд амжилт хүсье.